яг хэрэгүүдээ сонсохоор ийм жижиг юмнаас болоод одоо жишээ нь ийм жижиг одоо найзах руу гарсан чинь одоо усанд нь ингээ харт амиг хийгээд маа суралцсан ч юм уу. Тийм ингээ хэрэгүүд би өөрөө ч гэсэн тийм хэрэгүүдийг айгүй судалдаг. Өөрөө одоо амар хууль ус төрлөө амар орох туртай. Тэгээ хуулиа айгүй сайн судалдаг. Тэгээд яг өөрийгөө юм урьдчилан сэргийлэх юм а би өөрөө төрүүлээд хийчдэг байхгүй. Одоо жишээ нь би одоо гэртээ одоо жишээ нь ээждээ ингээд би гэртээ одоо 10 гэж ирнэ. Би 10-аас хойш оройтхгүй. Би 12 гэж очимоор байвал би 12 гэж ирнэ гэж би тэрнээс илүү оройтхгүй. Тэгтээ нэг л юм байдаг би уцаа авна. Видео калла хийн. Зурагнуудаа явуулна. Яг тийм өөрийгөө яг одоо ингээл нэг газар ингээ гой хоол идэж сууж агаад би тийдэж одоо кино үзье гэж бодлоо тий. Тэгээ охтууд ч ээж авдаа хэлэхгүй чугаар шууд киногоо үздэг ч юм уу. Заахгүй тэгээд заахгүй. Би бол ээжтэй за ингээд би найзуудтайгаа гаргаж байна. Одоо охиныгаа хараарай. Тийм би одоо баримттай юм ярина гэл. Тэгэл ер нь урьдчилсан сэргийлэх юм а өөртөө хүүхдүүд хийх ёстой гэж боддог. Мөн бас ээж автайгаа ярилцах ёстой гэж боддог. Одоо ээж аав нар ч гэсэн ингээд өсвөр насны хүүхдүүдтэй хайчтай юм шиг надад санагддаг. Яг том болсон юм чинь бие дааж байгаа юм чинь ингээд орхидог байж магадгүй. Чи одоо бие даацсан одоо ингээд өөрөө мэд гэдэг. Үгүй шүү дээ. Тэр хүүхд чи яг юм час насн дээр явж байгаа байхгүй. Нэг буруу үйлдэл хийчихвэл тэр хүүхдийн ингээд амьдрал аврангаараа эргэчих юм билүү. Хинч мэдгүй. Тэгэхээр яг ингээд өсвөр насны үеийн дээр нь амар сайн ярилцах хэрэгтэй. Одоо жишээ нь манай найз нар амар дүүтэй хүүхдүүд тэгэл ингээл ээж аав нарын харахаар дүүгийн л ингээ бүүц илүүл ингээл яваад хөрх хамтад ингээл бас ингээ бүүц илүүлмээр байгаа. Тэгэл ингээ харахаар ээж аав нартайгаа ярилцдаг гэж байгаа. Би тэгэл гайхал. Андаа чи нэг ярилцаад үзээч дээ. Чи нэг ярилцаад өө намайг ойлгохгүй маа. Би өстө би бас ээж аавыгаа ойлгодоггүй. Үгүй ойлгох юм байгаа, ойлгохгүй юм байгаа гэл. Тэгэл ингээ найзуудтайгаа ярихад ингээл амар гоё. Найзуудтайгаа зөвлөсний дараа ээж аавыг харахаар амар гоё юм тотон болсон байдаг. Тэрэндээ би амар баярлдаг. Би бас өөр амар зөвлөгч юм байхгүй. Маш гоё тостын болоод. Ивент эдгээрч Батга эмчилгээ, арьс арчилгааны брэнд Biamon Anti Acne